Бүгд найрамдах Хятад ард улсын автомашины салбарын их дөрвлийн нэг нь. Тэр дундаа хамгийн том гэгдэх SAIC корпорац. Анхан 1958 онд Шанхай хотноо байгуулагдсан цагаас эхлэн дэлхийн 70 гаруй оронд салбараа байгуулан өргөжөж иржээ. 1984 онд Германы алдарт Volkswagen, 1997 онд Америкийн General Motors, 2021 онд Германы Audi нартай хамтарсан үйлдвэр байгуулж үйл ажиллагаа хийсэн нь дэлхийн зах зээлд экспортын тоогоороо тэргүүлэх шалтгаан болсон юм. 2024 онд 1 сая автомашин дэлхийн зах зээлд нийлүүлж 130 тэрбум долларын борлуулалтаараа дэлхийд 5-д орж Ford, Toyota нартай энэ зэрэгцэж байна. Мөн дэлхийн шилдэг аж ахуйн нэгжийн Fortune 500 жагсаалтанд эхний 100-д тасралтгүй орсоор ирсэн юм. SAIC мотор нь 8 дэд брэндтэй бөгөөд бидний мэдих MG, IM, SAIC Volkswagen, SAIC Wuling, SAIC General Motors, SAIC мотор, бие даасан болон хамтарсан брэндүүдийн нийт 120 өөр загварын машинууд үйлдвэрлэдэг. Тусан 8 брэндийн нэг болох SAIC Maxus нь хүнд, хөнгөн даацын автомашин, пикап, аяллаа, ван, спорт гэсэн 5 ангиллын 30 гаруй загварын автомашинууд олон улсын зах зээлд нийлүүлээд байна. SAIC Maxus-ийн 4 тэг хэмэл оюухан суурилсан робот дамжлагт үйлдвэр нь Хятадын автомашины салбарын чиг хандлагыг нэг төвшин ахиулсан юм. Монгол хүнд шинэ машин. SAIC Motors.